За сайн бацгаана уу, дараагийн хичээлдээ тавтан морилно. Өнөөдөр болохоор хэдүүлээ мэдээч хэрэг анхаан шатныхаа дүрмээс суралцах болно. За хамгийн ихний дүрм болохоор ил-рэл гэдэг дүрм байгаа. За ил-рэл гэдэг дүрм болохоор монгол хэлний ерөнхийдөө заахын ялгалын ийг гэсэн утгатайгаар ерөнхийдөө дүүцдэг. За тэгээд мэдээч хэрэг яаж залгах вэ гэхлээр гүйцэлгчээр төгсөн үгэнд болохоор та илийн залгаад pub гэж залгаж өгч болно. Харин их шигнээр нь болохоор банана гэдэг үг одоо шилбэл их шигээр төгссөн байна. Тэгмүүд rel гэдэг дүрмийг залгаад бананаар гэж ерөөдөө дүрмээ ингэж бичиж өгөх байгаа. За хэдүүл одоо жишээн дээр харъя. За энийг зэжлийг гүйцэлгчэндээ l их шиг дээр нь rel. За хамгийн их жишээ нь болохоор 지원 씨가 빵을 먹습니다. Тэгэхээр ерөөдөө 지원 빵 гэдэг нь талаар талах. За тэгээ 빵 гэдэг нь буюу гүйцэлгчээр төгссөн байгаа учраас илийг залгаад 빵을 먹습니다. буюу 지원 талхыг гэдэг байна гэсэн утгатай өгүүлбэрийг гаргаж байна. За дараагийн нь болохоор 제가 책을 읽었습니다. За 책 гэдэг үг нь болохоор бас гээ буюу гүйцэлгчээр адилхан төгссөн байгаа харж байна та бүхэн. Тэгэхээр ерөөдөө би номыг уншсан гэсэн утгатайгаар гарч ирж байна. За дараагийнх нь 우리 아버지 친구 гэдэг үг. 친구 гэхээр үгээр төгсөж байгаа буюу ихшгээр төгсөж байна. За тэгэхээр rel дүрмийг залгаад 우리 아버지 친구를 만났습니다. буюу манай аав найзтайгаа уулзсан гэдгийг утгыг ерөөдөө гаргаж байна. За тэгэхээр та бүхэн дахиад харцгаая. Бам гэдэг нь болохоор гүйцэлгчээр төгсөн илийг залгаж байна. 책 бас адилхан гүйцэлгчээр төгсөж байна. илийг залгаж байна. За 친구 буюу ихшгээр төгсөж байгаа rel залгаж өгч байгаа шүү. За дараагийнх нь энэ болохоор хэдүүлээ саяны өгүүлбэрт гарсан ерөнхийн шинэ өгүүлбэртэй хамтдаа нэг харцгаая. За мэдээч хэрэг талах. За талхын талаараа солонгосоор бам гэж хэлдэг. За тэгээд 먹다 гэдэг үг нь болохоор идэх гэсэн утгыг гаргадаг ба. За тэгэхээр ерөнхийдөө бам 먹다 буюу талах идэх гэсэн утгатай шинэ үг байна. За дараагийнх нь 책 гэдэг үг бол ном гэсэн үг. За тэгэхээр номыг унших гэх юм бол 책 읽다 гэдэг ийм үг байдаг ба. 책 읽다. 읽다 нь болохоор унших гэсэн утгатай. За дараагийнх нь 친구 найз. 만나다 гэх юм бол уулзах гэсэн утгатай. Тэгэхээр 친구 만나다 болохоор найзтайгаа уулзах гэсэн шинэ үг байна. За тэгээд хичээл салхан дээр мэдээж хэрэг хэлцүг та бүхэндээ зааж байгаа. За тэгээд хэлцүгний болохоор өнөөдрийн хэлцүг нь qui가 얇다 буюу чих зөөлөн гэсэн утгатай хэлцүгийг хэдүүлээ сурах байна. Ерөнхийдөө чих зөөлөн гэдэг үг нь надад та бүхэн тайлбарлахгүй ерөнхийдөө маш дуулууртай хүнийг qui가 얇다 гэж хэлдэг байгаа. За дараагийнх нь өнөөдрийн зөөр үгэн дээр ямар үг орж байна? За өнөөдрийн зөөр үг нь канандар이 참날 буюу гай газар доороос гэсэн утгатай зөөр үг. Тэгэхээр та бүхэн маань мэдээж хэрэг одоо топикийн дээр жишээ нь бичгийн одоо шалгалт өгч байгаа бол янз бүрийн иймэрхүү зөөр үгнүүдийг оруулж өгвөл илүү их цогцлуулах боломжтой байдаг байгаа. Тэгэхээр та бүхэн маань өдөр болгоны хичээлээр гарч байгаа зөөр үгээ заавал ерөөдөө цээжлээ, хэлцүүгээ цээжлээ, шинэ үгээ мөн адил цээжлээ. За ингээд дөрмийн бодлохоор та бүхэн маань бас дор бүрнээ сайн одоо геологийн араас илийг залгах нь, ихшгийн араас релийг залгах нь гэж зөндөө үгэн дээрээс янзб хийгээд явах юм бол та бүхэн маань хурдан сурах боломжтой байгаа. За тэгээд өнөөдрийн хичээлийг өнөөдөр өндөрлөө. Та бүхэндээ хэрэгтэй хичээлээс гэж найдаж байна. Баярлалаа.